Зя. За ингээд сайн байцгаана уу? Өдөр орой өглөөний мэндэ. За яг энэ бичлэгэн дээр та бүхэн маань дэлхийн хаанаас ч оролцож иж магадгүй. Тэгээд өөрийнхөө 26 оны төлөвлөгөө, зорилгыг илүү бодит болгох гээд тийм үү? Өөрөө өөртөө тусламж авах гээд орж ирээд энэ бичлэгийг үзээ сууж байгаа гэдэг итгэлтэй байна. За өнөөдөр бол бид нар яг ийм амьдаар нь тийм үү? Яг нэг ийм бодит зочинтой өнөөдрийн одоо сургалтыг явуулж байна. За Мөнгөө ментор маань өөрийнхөө хувьд анаагчтай санал тавьсан. Багшаа би яг энэ сургалтанд ингээд бичлж ормоор байна. 26 оны төлөвлөлтөд тантай хамт хийчихээр ажил бүтээд амьдрал их гоё болоод идэг. Тэгээ миний орсон энэ сургалтын бичлэгийг та ингээд олон нийтэд бас ингээд хуваалцаж өгөөрэй. Яагаад вэ гэвэл төлөвлөлтийг сайн хийхээр юм яаж бүтдэг вэ, зорилго яаж биелдэг вэ гэдгийг би яг өөрийн бие дээрээ мэдрээд явж байгаа учраас олон хүмүүсийг бас над шиг ийм гоё оноо ингэж төлөвлөлт сураасай гэж хүсэж байна гэдэг тэр гоё хүсэлтийг анаагч нь хүлээж аваад тэгээ бид хоёр өнөөдөр тийм ээ хамтдаа та бүхнээс ичиж зовох юм байхгүйгээр мөнгөгийн төлөвлөлтийг хамтдаа хийхээр орж ирсэн гэсэн. Тэгээ хөөрхөн мөнгөөдөө бас дахин баярлалаа гэж хэлмээр байна. Энэ гоё хүсэлтийг тавиад олон хүнийг бас боддог энэ сайхан сэтгэлд нь баярлалаа. За баярлалаа. Миний урилгыг бас хүлээж авч орж ир цагаа гаргаад ингээ 26 оноо бас хамтдаа төлөвлөх хөр болсондоо бас маш их баяртай байна. Тэгээ яг энд ингээс юусэн чи 25 оноо бас яг ингэж төлөвлөж исэн тэр цаг хугацаанд очиод маш их догдолж байна. Тэгээд ингээ 25 оны маань төлөвлөгөөнүүд бүгдээрээ бас ихэнх нь бэлсэн болохоор энэ ондоо бас илүү олон зүйлийг ингээд хамтдаа төлөвлөөд ингээд илүү олон төвлөрнө гэсэн бодолтойгоор ингээд илүү суралцах гад ингээд хамтдаа ороод баярлаа. За яг манай мөнгөө шиг яг ийм бодолтой хүмүүс энэ бичлэгийг үзээ сууж байгаа. За яагаад төлөвлөлт чухал байд юм бэ гэдэг. За би өөр дээрээ бас ингээд харахаар төлөвлөх гэхээсээ илгүүтэй зүгээр боддог, зүгээр мөрөөддөг. Тэгээ бүр тэр нь хоосон мөрөөддөг. Тэгээ тэрийг бид нэр төлөвлөлт гэж ойлгодог. Айлсвал жилийн эцэст бид нар нэг юм бал цаас авангуудаа за дараа жил 1 өрөө барьтаас бол 2 өрөө барьтай болно. Машинаас олчих. Нэг гадаад явчих гэл нэг төлөвлөлт гэхээр те дараа жил нэг 2 хүүхд хийчих тийм үү гэж шиг тийм зоргоороо юм төлөвлөлтүүдийг бид нар айгу хийдэг байсан. Тэгэнгүүт одоо яг ингээд өнөөдрийн энэ хичээлээр ингээд та нар үзэх юм бол төлөвлөлт гэдэг чинь ийм нарийн, ийм их юмыг боддог, тунгаадаг тийм үү. Тэгээ яг ийм тодорхой байдаг гэдгийг та нар маань сурнаа гэсэн. Тэгэхээр яг энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүст бол би бүр халуун баяр хүргэмээр байна. Би танд бүр тоочны амлж чадна. Хэрвээ та өнөөдөр яг энэ хичээл дээр чин сэтгэлээсээ асуултанд хариулаа, төлөвлөлтөө хийж чадах юм бол дараа жил яг өдийд тийм үү. Манай мөнгөө ментор шиг "Шаа, хоёулаа би төлөвлөлтийнхаа талаар ярмаар байна. Би таны сургалтанд орж болох уу?" гэд өөрөө ингээд орж ирээд ярих гад ах болно гэдэгт итгэлтэй байна. За ингээд хэдүүлээ өнөөдрийнхөө төлөвлөлтийнхоо тийм ээ яаж зорилгоо биелүүлдэг гэдэг гой сургалт руугаа орцгоё. Тэхийн тулд та нар маань хажуудаа усаа хийгээ тавьчих. Тэгээ бал цаасаа бэлдээд хамаг чадлаараа дэлгэрэнгүй бичээрэй, сайн төвлөрч бичээрэй гэж танаас гуймаар байна. За тэгээ яг бичиж явах үедээ болвол одоо микрофоноо хаагаад тэгээ өөрөө ингээд төвлөрөөд бичээрэй. Би танд гоё ажуухан тархич амраах ая тавиад өгье. За ингээд хамгийн ихний асуултыг би мөнгөө менторээс асууя. За хариулаад дууссан бол над руу гараа өргөдөг ч юм уу ингээ яваарай. Би дараагийн асуултыг өгөөд явъя. За нэгдүгээр асуултыг танаас асууя. За та хэр их төлөвлөлт хийдэг хүн бэ гэж юм тийм ээ? Хэр их төлөвлөдөг, хэр их зорилго тавьдаг хүн бэ гэсэн асуулт байна. Их үү, бага уу? За би бол худлаа өнөн бахан зорилго тавьдаг хүн байгаа. Тэгээ таны хувьд ямар вэ? За дараагийн асуулт руу шилжиж амархан асуулт байна. 2025 оноо хамтдаа дүгнэе. За манай мөнгөө менторийн хувьд 2025 он яаж шухан өнгөрсөн бэ? Хоёулаа алдаа оноо хоёрыг зэрэг дүгнж үзье. За ямар алдаатай зүйлс байв, ямар оноотой зүйлс байв тийм ээ? Тэр болгоныгоо дүгнээд үзвэл ер нь ямар он байсан бэ? Суралцсан, угаарсан, хөгжсөн, өөрийгөө дайчилсан, хулган шиг ажилласан. Нэг бол тэгээ эмнэлгээр явсаар байгаад, хүнийг асарсаар байгаад, нэг бол одоо яадгийг өөрийнхөө хэн ч биш гэдгээ мэдэрсэн, хүн гэдгээ мэдэрсэн, тэгээ ямар ч он байж болно шүү дээ. За сайхан дүгнээд үзчих. Бид нар ер нь ингээд нөгөө оныг дүгнэж ер нь чаддгүй юм шиг санагдсан.
Ерөнхийдөө нөгөө гоё юмудаа л яриад байхаас биш муухай юмнуудаа хавд арчдаг. За тийм яа байсан штэ, тэгсэн штэ гэдэг зүйлээ хүнд хэлдэггүй. Дотроо бол мяа байсан даа л гэж бодоод байгаа байхгүй юу. За дараагийнх нь болохоор нэг ийм хүснэгтийг та бүхэн маань хийн. За одоо бүр 2025 оныг бүр ийм дэлгэрэнгүй хүснэгтээр 9 асуултаар дүгнэнэ. За та нар маань яг энэ хүснэгтийг зурчих. Нийт 9 асуулттай, 3 хариулттай. За яг энэ асуултуудад бүгдөөрэнд нь хариулангууд 24 оноос бид нар юугийн дараа жил рүүгээ авч явах юм, юугийн хаях юм, юу сурсан тийм үү? Тэр болгон чинь бүр маш нарийн гараад ирнэ гэсэн үг. За тэгэхээр та нар маань сайхан төвлөрж байгаад нэгдүгээр асуулт гэхэд та ямар амжилт гаргасан бэ? Хариултаа бичлээ. Ийм амжилт. Энэ амжилтаасаа юу ухаарсан бэ? Энэ амжилтандаа ямар зөвлөгөө өгөх вэ? За энэ бол үнэхээр тансаг шүү заа юу. За дараагийнх нь ямар шин зүйл сурсан бэ? Тийм ээ? За ингэж сурсан, тэгж сурсан. За тэгээд энэ шин зүйлээсээ та юу ухаарсан бэ? Энэ шин зүйлдээ зориулаад та ямар зөвлөгөө өгөх вэ? Гоё хагааз. За яг ингээд бүгдөөрэнд хариулаад үзээрэй заа юу. 3 дахь асуулт. Таны ажил орлого чинь ямар шүү байсан бэ? Өө дайггүй өстэй тэдэн хувийн өсөлттэй байлаа, тийм байлаа, баг байлаа. Гэртээ сууж байгаа ээж болохоор харин ч бүр хүүхдээ хараад орлого багассан гэд юу ойлгосон бэ гэж тэгэнгүүт жишээлх юм бол тийм ээ. Гэртээ сууж байгаа ч гэсэн онлайн бизнес хийх юм байж гэдэг юм уу, пассив орлоготой байх хэрэгтэй байж гэдэг юм уу. Өөртөө юу гэж зөвлөмөөрөө тийм ээ, хуримтлалтай байгаараа ч гэдэг юм уу. За ингээд энэ бүх асуултуудыг уншиж хагаад хариулаад дуусчих. За тэр хариулж дуусаад тэгээ анугш руу ороод ирээрэй. За би бас давхар өөрөө бичлээ. Загш.
Яа, маш хурдан бичээд дууссан байна. За тэгэнгүүт одоо ингээд 25 оныг ингээд бичгээр маш их юм гарч байна. Би сая ингээд бичиж үзлээ. Нэлээд хугацаа авах юм байна. Жишээ нь ямар амжилтууд гаргасан бэ гэдэг чинь ганцхан биш, олон байж болж байгаа. Тэр болгон дээр нь задлаад бичих юм бол айгүй их юм орж ирнэ гэсэн үг. Тэгээд яг энэ төлөвлөгөө бичиж хахад орчноо яг гоё бүрдүүлээд яг нэг анхааралтай төвлөрч суувал бас айгүй гоё санагдаж байна. Ер нь бодож ингээд дэлгэрэнгүй хариулвал тэр төлөвлөлт бас маш амжилттай байна гэж бодож байна. Ер нь энэ хариулт болгон дээр нь нэлээд сайн суухаар байгаад зүгээр нэг сая ингээд бодож ш би бүр ямар амжилттай байлаа гэдэг. Тэнгүүд 1 2-хоо орж ирэл бичээл дуусангууд араас нь тэр бас амжилт штэ. Тэр штэ гэсэн юмнууд орж ирж байгаа. байгаа зүтэй багш араас. Харин тэгдэм байх. Тэр нэг бодсон амжилт штэ гэл яг ингэж дотроос амжилтууд маш ихээр гарч ирж байна. Яг зөв. За хоёулаа 25 оноо ингээд төлөвлөчөнгүүд одоо би танаас дараагийн асуух гэж байгаа асуулт төлөвлөлт чинь одоо хэдэн хувьтай өндөрлөж байна вэ? За 25 он шүү заа юу. 25 ондоо хэдэн хувьтай? За минийх бол бодсноор бол нэг 60% л өндөрлчүүл гэж хараад байна да. 65 авч юм уу? 70 юм уу? За ингээд яг нарийн бодохоор бодох хэрэгтэй юм байна ер нь. 70% л гэж харж байна. 30% хаана алдагдaltaй надад гарч ирнэ. Би 80% гэж бодоодсэн. Гэхдээ энэ дээр бас хувь буурах магадлал айгүй өндөр юм. Яг боддоор харах нь айгүй зөв. Одоо нөгөө за гоё харагдах гад ч гэдэм үү те. Би станер амжилттай байсан ингээд инээхтэй болно ш. Яг үннээ хэлэхэд би өчнөө юм төлөвлөжөөд нэрээ яг юуг нь алдчихваа гэхэд би ажил дээрээ хийгээгүй юм надад зөндөө байгаа байхгүй юу. Хичнээн ингээд амжилттай амьдраад байгаа юм шиг хэрнээ. Яг үннээ хэлэхэд ингээд өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад миний ажлын бүтээмж энэ жил бол муу байсан баг. Тэгэхээр минийх бол ингээд ажил дээр ингээд бууччих واو. Зарим юмн дээр бүр аягүй өсөлттэй. Тэнгүүд би бол өөрийгөө жоохон дарс хийгээд за нэг 65-аас 70% бүтээмжтэй тий өнгөрсөн байна гэж харж байна. За мөнгөшийнх нь 80-аас буугаад хэд болж байна тэгээд 60 мар хавцаал юм уу та. Вау. Энэ бол маш бодит тоондоо орж явдаг шүү. За та ч гэсэндээ өөрийнхөө тоог яг үнэн гаргаарай. За ингээд 24 он гэсэн байна. Энэ түрүү жилийнх нь 25 онд таны хэлэх үгс яг юу вэ? Юу хийж болох вэ? Одоо үдчихэж байгаа он шүү дээ, тийм ээ? За яг энэ ондоо зориулаад мэдээж энэ оны эзэн гэдэг нэг хүн байдаг бол тэр хүнд тийм ээ юу гэж хэлмээр вэ? За 25 он минь ээ. Баярлаа. Тэглээ шүү, инглээ шүү найзаа. Тэ? За хоёулаа нэг дараа ондоо тэгчүүл яасан энэ төр гэдэг нэг яг нэг юм бодит хүн байгаа ч юм шиг төсөөлөөд хэлвэл юу гэж хэлэх вэ? Мөнгө шүү гэж хэлэх вэ? Би яг 2025 онд за санхүү дээрээ маш их алдаа гаргасан байна да гэд харж ийн яг бодит байдал дээр тийм санхүү дээрээ маш их төлөвлөлт гэхээсээ илүү өөртөө тийм дүгнэлт хийгээд тэ санхүү хэмнэлт орохоор юм байна да гэж харж байна. Яг бодитоор харахаар үнэн байгаа байхгүй. Одоо би бол жишээ нь 25 онд юу гэж хэлэх вэ гэхээр айгүй их тийм сорьсон жил байлаа. Анхнаасаа сориол ер нь ануу чи яг юу сурсан хүн юм бэ? Юу чаддсан бэ? Энээс илүү юм чадахгүй юу те? Гэдэг юмыг маш их мэдрүүлж өгсөн тийм он байлаа. Тэгээд баярлалаа гэж хэлнэ 25 онд. Хэрвээ энэ он яг намайг ингэж нэг жоохон доош нь дарж хин гэдгийг маань байранд нь тавиагүй бол хүн чинь ингэ нисчих гээд байдаг. Тэгэхээр намайг бол нөгөө балансанд нь барьж өгсөн их гоё он гэж харж байна. Тэгээ одоо энэ 25 оноос ухаарлаа аваад тэгээ 26 он руугаа ингээд хоёлаа аз жаргалтайгаар орноо. Нэг үзэж байгаа та ч гэсэндээ яг бидэнтэй адилхан ингээд 25 оны гоё үгээр өвдөрөө гэж бас хүсмээр байна. Зарим хүнд муухай байж болно штэ. Хайртай үнэ алдсан, өвдсөн, зовцсон, өрөнд орцсон, сэтгэл готролтой, хагцал энэ хүний амьдралд чинь зөндөө надад ч гэсэн байсан. Зөндөө олон хүнээ сая ингээл энэ онд алдлаа. Зөндөө л юм боллоо. Гэхдээ нөгөө ерөнхийд нь дүгнж байгаа учраас манайхаа тийм ээ гоё ингээд чин сэтгэлээсээ тийм муухай байсан бол муухай юм чинь дандаа ийм байхгүй юу? Энэ он ингээд тусч. Одоо ерөөсөө л нэг 30 хэдхэн өдрийн дараа 40 хоногийн дараа бид нэр дахиад цоошин тоотой, цоошин онтой золох гэж байгаа юм чинь одоо энэ онд нь бүх юмнуудаа үлдээх гэж энд суралцж байгаа шүү гэдгийг бас дахин хэлье.
За одоо 26 оныг төлөвлөнө хамтдаа. Тэхийн тулд энэ хүснэгтийг зурчих. За энэ хүснэгт болвол нөгөө 26 ондоо яг нөгөө хийх гээд байгаа ажлын жагсаалт ч юм байдаг байхгүй. Тийм үү? За тэгэнгүүт бүх ажлуудаа ингээд хүсэж байгаа юмнуудаа бүгдийг биччихээд за тэгээд энэ артлын асуултуудыг хариулчих. За үнэхээр биелэх боломжтой мó? Тийм үгүй, тийм үгүй гэл те. Энэ ямар үр дүн хүлээгээд байгаа ингээд 2 дугаар баган дээр нь жишээ нь байж. Тэгээ энэ биелжүүл яг ингэх гээд байгаа байхгүй. Энийг л биелүүлчихвэл ингэх гээд байна гэдэг тэр гоё юмнуудаа бичнэ. Энэ одоо хамгийн гоё хэсэг чинь. Сая хэдүүлээ 25 оноо дүгнээд авахыг аваад, хаяхыг хаяад, үлдээхийг үлдээгээд урагш алхачихж байгаа байхгүй. За тэгвэл одоо хоёлаа жинхэнэ 26 оны төлөвлөлт энэ хуудсан дээр явнаа. Энэ дэлгэцэн дээр байгаа бүсгүй шиг аз жаргалтайгаар хэдүүлээ оноо гоё дүгнээд одоо тийм ээ төлөвлөөд бичэн шүү. За дараагийнх нь болохоор биелэхгүй бол таны амьдрал яаж нөлөөлөх вэ? Тийм ээ? Бас асуугаарай. Нэрээ энэ ингээд санхүү дээрээ үр зөөлөө төлж чадахгүй бол нэг бол ингээд 3 өрөө байр гэсэн чинь байрандаа орохгүй бол яах юм гэж зүгээр бодоод үзэхгүй юу? Тийм ээ? Тэр чинь өөрөө нэг талаар хүч болж өгдөг. Дараагийнх нь хийх юу гэж юм? За би томруулах юм. Хийх жижиг алхмууд. За энэ зүйлийг бодит болгохын тулд таны зүгээс ямар жижигэн алхмуудыг хийж болох вэ? За тэднийг бас сайхан тавиад өгчих. Тэгээд танд нөөц болцоо боломж яг юу байгаа вэ? Жишээ нь энэ нэгдүгээр хүслийг биелүүлэхийн тулд тийм ээ энэ ажлын жагсаалтыг биелүүлэхийн тулд танд ямар нөөц байгаа? За санхүү бол асуудалгүй юм байна. За дэмнээд өгөх багийнхан байна. Дэмжиж байгаа ээж байна, аав байна. Надад өөрөө ингээ компьютерийн мэдлэг байна. Тэгээ надад ингээ гоё ажлын өрөө байна ч гэдэм үү. Яг өөрийнхөө нөөцийг хайгаад үзэхээр хүн ингээ дотроос хүчтэй болж ирдэг улам. Бүр хийх хүсэлтэй болдог. Тэгээд энэ зүйлийг биелсэн хэсэгтэр хин нэгэн хүнээр заавал хянуулах хэрэгтэй байдаг. Энэ хамгийн хойтлын хүслэгт. За тэгэхээр хэнийг хянаасаа гэж бодож байна. За манай мөнгөшийн хувьд нэг ихний за нэг 3 хүслээ бичээд. За 3 ажлаа бичээд задгаа бичээд үз. За тэгэхээр ер нь харагдан да. За миний хувьд бас хамгийн түрүүнд хийх зүйл бол энэ байна. Окей. Гоё шүү дээ ингээд бичсэн чи. За энэ дээр ярилцаад үзье. Ануугшин сая бичээд үзсэн чинь энэ асуултуудаас хамгийн хэцүү надад бол тэр нөөц боломж гэдэг байлаа. Тэрэн дээр ер нь айгүй хүн боддtiin бэ. Надаа
айлаас ирэхээр авдраа уудал гэж яг энэ зүйлийг биелүүлэхэд хэн туслах вүлээ, яах вүлээ гэдэг зүйлээ хүн ер нь мэддэггүй амьдрал юм шиг байна. Тэрэн дээр бисаа ингээ хоёрыг бичиж үзэж байгаа байхгүй юу? Тэгмүүд яг тэр хоёр дээр гацс хийгээл бус дээр нь болохоор ёнк гээл ороод ирчихэ. Нэрээ энэ биелэхгүй л яах вэ? Нэрээ би энэ дээр яах ёстой вэ гэдэг айгүй гоё тийм ухаарсан юмнууд айгүй орж ирж байна. Хизээч өмнө нь бодоогүй байсан зүйлс орж ирж байна. За мөнгөшийн хувьд ямар байв? 3 ингээд хийх ажлын жагсаалт бичээд үтсэн чинь би хяналт тавих хүн айгүй тийм намайг шахсан хүн байгаасаа гэж бодож байна. Чи надад хийж тодлохсон ч юм. За бас тодлохын чааш юм би яг ингээд шахаад өгөх хүн л хэрэгтэй болох юм байна даа л гэж. Тэгээс бусдаараа бол нууц боломжн дээр бас ажлын хавцалтыг гаргаад нууц боломжоо хайхаар бас туслах хүмүүс байна. Гэтэ зарим нэг зүйл дээр бас сайн бодож байгаад хариулахгүй болохгүй юм байна даа л гэсэн бодол төрлөө. Одоо жишээ нь юм байгаа байхгүй юу? Би энэ дээр нэг дээр нь тэгж байгаа байхгүй юу? 4 сард би Солонгос руу багаараа явнаа. Октодтойгоо явнаа гэчихэж байгаа байхгүй юу? Энэ чинь бол миний хийх ажлын жагсаалт байхгүй юу? Тэгсэн чинь би тэн дээр юу гэж хариулж яана гэсэн чинь айгүй хөөрхөн нь ингэж байгаа. Биелэх боломжтой юу гэсэн чинь тийм гэж байгаа. Ямар ур чадвар одоо хүлээгдэж байгаа гэсэн чинь мөнгө олох. Гинэ айгүй хөөрхөн. Яагаад гэвэл бага авч явах гэж байгаа хүн чинь хамгийн том асуудал миний хувьд мөнгө олох штэ тий. Тэгэхээр санхүүгийн тал дээр би илүү суралцах хэрэгтэй юм байна гэж шал өөр юм орж ирж байгаа. Тэгэнгүүт энэ дээр хөөрхөн хэрвээ биелэхгүй бол яах вэ гэсэн чи би юу гэж бичиж чинь тэгэхээр баг маань итгэхгүй болноо. Би багийнхандаа худлаа ярьсан болох гээд байна. Хүлээлтээсээ зөрөх гээд байна гэдэг хариултууд орж ирж байгаа байхгүй. Тийм багааз тэгэнгүүт ингээд шал өөр ур чадвар байгаа байхгүй. Миний хувьд би мөнгө олох хэрэгтэй юм шүү дээ гэсэн мэдрэмжийг төрүүлж байна. За тэгээд дараагийнх нь болохоор нөгөө хийх жижиг ажлын загсаалт гэсэн чи ерөөсөө л одоо эднэрийг мөнгөн хуримтлалыг эхнээс нь одооноос ингээд үүсгүүл хэрэгтэй юм байна. Жижигхэн тийм ээ 100 мянга байсан ч хамаагүй сар болгон хийлгэх юм байна. За тэгээд ажлуудыг яг тогтмол хийлгэх хэрэгтэй юм байна. Зүгээр менторуудын хийх ёстой ажлуудыг дор бүрд нь хийлгээд байхад бид нар хавар явахад бол ямар ч асуудалгүй байна гэж харж байгаа байхгүй юу. Тийм үү гол асуудал мөнгө гэдэг нь эндээс гараад ирж байгаа байхгүй юу. Сэтгэл нь байгаад за виз бол угаасаа гарна тэр тодорхой. Тэнгүүд яг мөнгө байгаа байхгүй юу. Тэгээд тэр мөнгийг яаж хийх юм гэхээр би ажиллаа ихтэй менторууд яг энэ хийх ёстой юм аа хийх ёстой байгаа байхгүй тий. За тэгээд дараагийн асуулт нь айгүй хөөрхөн нөөц бололцоо гэсэн чинь. За одоо нөөц нь олддог айгүй нийтдээ энэ хүмүүсийг яаж хэлж золбоо гэж биччихвэл яах вэ? Золбоо эдрийг шахнаа гэвчсэн айгүй хөөрхөн. Хяналттай хүний гэсэн золбоо ментор гэвчсэн мөн алтны дараагаа бичиж явах жишээ нь. Тэгэхээр яг ингээд жинхнээсээ хариулахаар бүр ингээ инээ төрөөд яа өөртөө шахуулаа сууж штэ гэдэг инээ төрөө сууж байна. Мөнгөө маань бас яг саяных шиг ийм мэдрэмж авбуу. Авсан би бас нэг шинээр одоо декор ванны бөмбөлөг хийгээ сурцсан. Одоо энийгээ ингээд яг ажил хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр нэрээ яг л одоо саяны хоёулагийн ярьдгаар санхүү хэрэгтэй болж байгаа материал юм аавн тэгээ бодлоо ийн гэл тэгээд тэгэхээр энэ дээр нөөц боломжоо хайхаар ингээд санааг нь гаргаад ингээд өгөх хүмүүс маш олон байгаа боловч бас маш их баг багаар хоримтлал үүсэх хэрэгтэй юм байна гэдэг зүйлүүд орж иж чинь тэгээд дээрэс нь намайг бүр айгүй сайн шахаж өгөх хүн хэрэгтэй байгаа юм гэсэн бодол төрлөө. Яг тэгж дээ тий. Хоёулаа яг өөрсдийнхөө ноонуудыг олоод мэдчихлээ тий. Нэг 2 3хан хийх ажлын жагсаалт ütсэн чинь яг тэр дундаас нь за яг л минийх дараагийнх нь нөгөө манай байгууллагын 5 жилийн 3 сар тохиож байгаа шүү дээ. Бид нэг Японд бас яг бичсэн. Нэг ивент бүр яг ингээд өнөөдрийн бичлэг интродыг үзэхэр бүр яг ингээд догтлоод өнөөдөр чинь тэрийг үзэж догтлоо гэж харин тийглээ тий. Ивентээ бичгтээ өгтлээ гэж байгаа байхгүй юу? Доктор чинь байна уу гэсэн чинь байна гэж. Тэгээ одоо юу сурмаар байна гэсэн чинь маркетинг сурмаар байна гэж. Миний нөгөө чаддгүй юм чинь тэр байхгүй юу? Ивентээ маркетинг хийж чадахгүй, сургалтаа маркетинг хийж чадахгүй. Ер нь тэр маркетингийн тал дээр би жоохон муу хүн шүү дээ. Тэнгүүд хөөрхийн үннээ хэлээл маркетинг л хэрэгтэй байна да гэд биччихлээ. За тэгэл хэрвээ энийг хийхгүй бол би одоо шавнырынхаа өмнө бас хэлсэндээ хүрэхгүй айгүй хүлээлт үүсгэсэн байгаа. Тийм ээ бид нар ингээд 11 сарын 26 буюу өнөөдөр хийх ёстой байсан. Яг жилийн өмнө энэ өдөр бид нар хийж ялаа. 4 жилийн ойгоо 1000 хүнтэй. Тэгээ тэр хүмүүс чинь ингээд хүлээсэн байхад би ингээд хойшлуулж байгаа байхгүй юу? Болохгүй байна. Нэгдүгээр
хатар өндөр зардал орд юм байлээ. Маш их бэлтгэл орд юм байлээ. Түрүү жил нөгөө тэнийг дотор ууж юу гэдэг шиг ингээ нөгөө мэдхгүй болохоор дайраад ороод ард нь гарцсан. Одоо нөгөө мэддэг болсон чи хүүе бэлтгэхгүй болохгүй байна. Хүүе болохгүй байна гэд ингээд бүр нөгөө юу гэдэг нуруугаа ахуулчаад байгаа. Тэгээд 3 сард хийхээр болсон. Тэгэхээр би бол заавал одоо 5 жилийн байгаа үнэхээр гоё хийн, нүсэр хийн. Тэгээд хэлсэндээ заавал хүрнэ гэд бодож байгаа. Тэгэл одооноос л мөнгө төгрөгийг яг тэр лөө хоримтлуулж, хөрөнгө оруулагчтай олж, тиймээ хүмүүстэй ярилцаж, газраа судлаж, тийм үү. За тэгэл тэн дээр чи ирэх одоо хөтөлбөр дуучид юу гэдэг эртнээс ер нь судалж явах хэрэгтэй байна да гэдэг жижиг алхмыг бас бодоод явж гэн. Тэгэл одоо нөөц болцоог бол баг маань байна. За тэгэл надад ингээд одоо жишээ нь нөөц гэдэг дээр ингэж бодож байгаа байхгүй юу. За одоо юу гэдэг нөгөө зохион байгуулах газраар хамтрах хүн байна уу? Зурагчнаар хамтрах хүн байна уу? Хөтлөгчөөр орох хүн байна уу? Камер барих хүн байна уу? Бичлэг хийх хүн байна уу ч юм уу ингээд пост тавихад л ороод ирнэ шүү дээ. Ингээд ч болтгоо олох юм бол надад чи олон мянган шав байдаг болохоор нөөц бол байна да гэж харж байна. За хяналтыг бол бас л ялгаагүй албаны дарга холбоотоо өгнө гэсэн бодолтой байна. Тэгэхээр ингээд хоёулаа гэхэд өнөөдөр ингээд хичээл орох гэж орж ирсэн хэрнээ өөрсдийнхөө гоё ингээд би хүртэл дагаад ингээд ирээ мэрэн болтол бичээд өөрийнхөө толгойг бас нэлээд сэрүүлээд авч байгаа байхгүй юу. За тэгээ хоёулаа ямар ч байсан одоо ингээд инээд алдаад яаж хийхээ мэдсэн юм чинь сая энэний өмнөөс ингээд олон тэгэхээр нэг хэдэн ширхэг юм танд гарч ирж байна. Тэр болгоныгоо саяны асуултуудаар ороод ингээд оруулчих юм бол биелхэн биелээд биелэхгүй биелэхгүй болоо та нар ингээд дүгнээд бичээ суужээд л аянда бодогддог байхгүй. За энэ ч худлаа юм байна да. За энийг зүгээр худлаа сэтгэл хөдлөлөөр тавиад байна да. За энэ бол боломжтой юм байна. Би энэ нөөцөн дээрээ ажиллачвал би энэ чадварыг сурчвал энийг хийх боломжтой юм байна гэдэг зүйлийг та нар маань өөрөөсөө харнаа гэсэн үг шүү. Окей. За тэгээд зорилгыг хэрхэн бодит болгох вэ гэж чинь. Ер нь бол нөгөө бид нар ингээд одоо бол ингээд цагаан цаасан дээр хараар бичиж байгаа боловч энэ зүйлийг илүү хэлбэржүүлж, илүү бодит болгож, илүү ингээд гар хөлөө оролцуулаад ингэх тусмаа улам одоо энергийн хувьд бол энэ зүйлийг биелэх магадлалыг өндөр болгодог. За тэгээд зорилгыг биелүүлэхэд бидний хийдэг зүйл бол юу юм бэ гэвэл мөрөөдлийн самбар гэдэг зүйлийг хийдэг. За нөхшийн хувьд бол энэ жилийнхаа мөрөөдлийн самбарыг хийх гээд ингээд бэлдээд их хувь бэлэн болсон. Одоо зургнуудаа тохирох зургнуудаа сонгоод ингээд байж байна. За мөнгөшийн хувьд бол бас түрүү жил маш гоё мөрөөдлийн самбарыг хийгээд хамаг юм нь биелчихсэн байдаг. Зүгээр ингээд бичээд өнгөрдөг биш. Хажуугаар нь мөрөөдлийн самбар дээр яг бодитоор энэ зүйлийг буулгадаг. Манайх бол өөрөө мөрөөдлийн самбарыг хэрхэн зөв хийх вэ гэдэг супер сургалтыг бас давхар ордог байгаа. За тэгээд тэнд ингээд яг энэ үнэгүй сургалтанд суугаад дээрээс нь мөрөөдлийн самбарын сургалтанд суудсан хүмүүсийн мөрөөдөл бол 80-90% биелээд явдаг байгаа шүү. За дараа нь бид нэр календар дээр юм айгуу сайн тэмдэглэх хэрэгтэй байдаг. Одоо жишээ нь тэдэн сарын тэдний өдөр тийм сургалттай, тэдэн сарын тэдний өдөр ийм юм би тэднээс тэдний орн тийшээ явна ч юм уу. Юмаа маш нарийн төлөвлөдөг байж хүн цагаан удирдах сурдаг. Тэрнээс нэг монголчууд ч үдээс өмнө үдээс хойш хавар намар гэж ярихгүй шүү дээ. Тийм үү? Ерөөсөө тэднээс тэдний хооронд явнаа. Яг тэр хооронд хүүхдийн амралт харж ингэнэ гэд календар харж сурах хэрэгтэй манайхаа. Тэр цэма хамгийн супер календар ханы юм том календар гэдэг. Цаасан. Тэрэн дээр бичвэл янзын. За утсан дээр бичвэл гоё л доо. Гэхдээ хамгийн гоё календар бол цаасан буюу өөрөө бал цаас аваад юмаа бичээд за болчингууд нь дээрээс нь юм нэмж бичээд маркер даад тийм ээ арилгаад штриктэд ингээд яваад юмаа төлөвлөсөн хүмүүсийн илүү амжилттай байдаг. За тэгээ mind map гэж нэг зүйл байдаг. Энэ бол нэлээ агсан шатных байдаг. Энэ толгойн дотор олон юмнууд байгаа бол тэрийг бас ингээд mind map гэдэг юм ашиглаад бас өөртөө зурж болдгоо. За тэгээ өөрийгөө хөгжүүлэх сургалтуудад суухгүй бол зорилгот бас хүрдэггүй. Мянга бичээд одоо бид хоёр энэний төлөө юм хийхгүй бол энэ хоосон зорилго. Зүгээр хоосон мөрөөдөл واخгүй юу. Тэгэнгүүт одоо бид хоёр энийг амьд болгохын тулд энэ зүйлүүдийг ашиглаж амьд болгоно л гэсэн. За тэгээ бусдаас тусламж хүс хэрэгтэй байдаг. Одоо жишээлх юм бол үнэхээр чадахгүй байгаа бол тийм үү. Анагш руугаа залгаад, баг хамт олон руу залгаад энэ дээр туслаад өгөөч. Би ингэх гэсэн чинь барахгүй байна гэд сургалтанд сууд юм уу, ментор авд юм уу, сэтгэл зүйч авд юм уу, коуч авд юм уу тийм ээ. Хүн амтнаас те тусламж аваад явах хэрэгтэй байхгүй юу? Үнэхээр хүн гацаад байвал гэсэн үг. Тэгээд өөрөө хамгийн гол нь энэ зорилгоо биелүүлэхийн тулд тууштай байх хэрэгтэй байдаг. Хамгийн чухал зүйл бол энэ гэсэн үг. Хичнээн мянган гэж бичээд хичнээн мөрөөдлийн самбар календар ашиглаад өөрөө тэрнийхээ төлөө үйлдэл хийхгүй тэгээд хэлсэндээ хүрэхгүй бол энэ хизээж бүтэхгүй. Тэгээд дараагийн хамгийн сүүлд нь хэлэх дуртай үг бол мэрэгжлийн хүн тандаа. Ер нь бол одоо санхүүгийн тал дээр яг ингээд зорилгоо биелүүлж чадахгүй санхүүгийн зөвлөгөөний ав тийм үү? Гэр бүл дээр асуудалтай бол гэр бүлийн зөвлөгөөний ав. Үр хүүхдтэйгээ ойлголцохгүй байгаа бол тэгээ хүүхдийн коуч дээр юм уу ментор дээр тэгээ
сэтгэл зүйчдэр очиж болж шít. Өөрийнхөө учрыг олохгүй сэтгэл санаа эвгүй байгаа бол тийм ээ яг энэ сэтгэл зүйн чиглэлээр явдаг. Одоо бид нар шиг юм коучуд дээр ирээд тийм ээ өөрийнхөө дотор юу болоод байгааг бас эдгэж ангааж болдог байгаа шүү гэсэн. За тэгэхээр мөнгөшийн маань хувьд одоо ингээд би дахиад асууя л та. Эдгээр зүйлсийг хийхгүйгээр мөрөөдөлтөд хүрэх юм уу, зорилгодоо хүрэх боломжтой юу? Боломжгүй. Яа тэгэхээр одоо энэ цаг хугацаатай гэл хүмүүс ярьдаг шүү дээ. Яг цаг хугацаанд нь бүх юмаа төлөвлөөд ингээд үйлдэл хийхгүй л бол тэр төлөвлөлт худлаа болдог, байхгүй сарнаа даалга болдог. Тийм болохоор үйлдэлийг маш сайн хийх ёстой гэж бодож байна. Тэгэд өөрөө өөртөө тууштай үнж байх нь л ер нь яг бүх юм чинь үнд суурна гэж хэлэх юм уу? Тэгж зүгээр олон юм сэглээд мөрөөдлийн самбар хийчихэл одоо тэрийг бүр ингээд даалт хийждэг ч юм уу нэг төлөвлөгөө гаргачаал тэрийг ингээл харахгүй өөр ажлууд ингээл хийгээл ингээл яваад байвал тэр чинь ямар ч зориг бодит биш болно. Тийм болохоор тууштай байх хэрэгтэй, үйлдэлээ сайн хийх хэрэгтэй л гэж бодож байна би. Энэ бол бүр хүн болгонд байдаг алдаа тий. Бид нар энийг алдаа гэж юусе хардаггүй бие өмөрөөд байдаг. Гэтэл яг бодитоор ингээл одоо ингээл мөнгөштэй ах удаага ингээл уулзаал ингээл бүх юмыг судлаад үзэнгүүт юу гэдэг яг саяны бидний гаргаад байгаа анзаардаггүй зүйлийг гарцсан л байдаг байхгүй. Тэднийг алдаа гэж мэддэггүй. Тэгсэн хэрнээ амжилтыг мөрөөдөд байдаг, сайхан амьдрал мөрөөдөд байдаг хэрнээ тийм ээ. Өөрийнхөө төлөө ерөөсөө юм хийгээгүй. Хийгээд байгаа хэрнээ заримдаа бид нар ямар ч хэрэгцээгүй буруу юм хийгээд яваад байдаг гэсэн. Үр дүн тийм амтны шаардлагагүй. Тэгсээр цаг өрөөд байдаг гэсэн. Энийг яг сонссон чинь нөгөө багштай анх уулзсан сэтгэл шууд санаанд бууж шít. Би ч анх багштай нөгөө кофетэй уулзалтан дээр юу ягаал ороод уулзсан чинь бид нараар нэг карт ажиллуулсан шít. Тэгсэн чинь түрэн дээр багш яг хэлж ирсэн. Уулын дотроо маш их юм хийх хүсэл мөрөөдөл байгаад идэг яг яаж хийх учраа олохгүй ингээд нэг төөрөөд ганцаараа жингүүдэд яваад байна гэдэг үг надад тийм үг гэх. Тэгээ ингээд бүх зөвлөгөөнүүдээ аваад ингээд бүх яг тест дарааллаар ингээд мэрэгжлийн хүнээс ингээд зөвлөгөө аваад явчихна маш өөр үр дүнд хүрдэм бэлээ. Тийм болохоор та нар маань бас ер нь мэрэгжлийн хүнтэй ингээд харьцаа зөвлөгөөг аваад тэр зөвлөгөөгийнхаа дагуу явбал бас маш их үр дүн гаргадаг юм гэдгийг би өөрийнхөө биеэр мэдрээд явж байгаа. Тийм болохоор мэрэгжлийн хүнтэй заавал зөвлөгөө аваад яваарэ гэж энд бас хэлмээр байна. Вау, баярлалаа. Явж гинөө. Би яг нэрээ яг тийм байсан. Тэгэд одоо яг ингээл ойрхон болол ингээл бүх юмнууд дээр ажил дээр ингээд зөвлөгөө авал яхаар миний бүх юм цэгцрээд ингээд нэг юмд орно гэж ярьдэн шүү дээ. Яг тийм байдлаа. Яг зөв. Тий, яг үнэ. Ийм байдал гоё ягаа. Ер нь мөнгөшийн хувьд бол маш богино хугацаанд өөрчлөгдсөн тий. Үнэхээр асар хурдтай одоо өмнө нь ингээд бахардаж унах гал 12 давхарлуу өөрөө алхдаг байсан бол одоо нөгөө өөрийгөө таниад ирэхээр лифтний 12 дээр дараал болоо штэ гэх хэдхэн секунд нь ингээд асуудлаас гарч чаддаг нэг юмыг ингээд айгу хурдан бодож тунгаадаг өөрийгөө зовоох нь айгу багасаад эсэргээрээ аз жаргалтай цаг хугацааг илүү их мэдэрдэг болцсон гэж би бол харж байгаа шүү. Миний нүдэн дээр өөрчлөгдөж байгаа хайртай шавнырын маань нэг бол мөн шүү яа харахгүй. Тэгээ мэрэгжлийн хүнд гэдэг маш зөв юм. Маш зөв. Одоо тэгэнгүүт би та нарт илүү их юм сурахыг хүсвэл тийм ээ. Ер нь энэ одоо та нарт хичээл заагаад байгаа энэ ануугш гэдэг хүн яг хин юм бол ямар сургалтууд ордог юм бол юу хийж бүтээдэг хүн юм болоо. Тэгээ энэ мөнгөш шиг ингээд өөрийгөө те ингээд гоё ануугштайгаа ойрхон байлгах юмсан дараагийн амьд сургалтуудад нь сууя гэж байгаа бол намайг сканертаарай гэд би өөрийнхөө бүх мэдээллийг QR-ыг оруулчлаа. Тэгэхээр та нар маань энийг уншуулад үзвэл дотор нь манай менторуудын мэдээлэл, манай сургалтын мэдээлэл ингээд байж байгаа. Би бол ингэж хэлнэ. Хүн ганцхан удаагийн сургалтаар өөрчлөгдөнө гэдэг юу л бол тэрний оронд та нар маань багадаа 1 жил тийм ээ өдөр болгон ингээд тодорхой хэмжээнд баг үйлдэл хийгээд яваад ахаар хүн өөрчлөгддөг. Тэгэхээр өөрчлөгдөхөд бас нөгөө нэг хүрээлэл буюу өөрийг чинь дэмжиж өгөх, туслаад өгөх, түлхээд өгөх тийм баг хамт олон айгүй хэрэгтэй байдаг. Тэгэхээр ануугш нь бол ерөөсөө хүмүүсийг ингэж олноор нь, бөөнөр нь, хамтд нь
сургалтанд ингээд суулгаж явдаг хэдэн зуугаар нь тэгээд тэд нар чинь ингээд нэгнийгаа дэмнээд тэр нь болохгүй гол чи минь хөөрхөн шүү гэдэг ингээд нэгнийгаа дэмжиж явдаг. Жилийн дараа бол тэнгэр газар шиг ялгаа гардаг шүү. Тэгэхээр та нар маань энэ намайг сканердад үз гэдэг зүйл рүү ороод тэгээ өөрсдөө уншуулаарэ. За тэгээд та нартаа би одоо нэг жижигхэн гэрийн даалгаврыг өгье. Өнөөдрийн хувьд бол битээр бүр өөрсдийнхөө алдаа оноог хараад инээмсэглээд их гоё гарч ийн. Тэгээ ингээ үргэлжлүүлээд энэ хичээлээ дуусгангуудаа үргэлжлүүлээд хийя. Би тэгээ зүгээр гаргамааргүй байна. Ягаад гэвэл ануугч нь орсон сургалт болгон дээрээ заавал даалгавар өгдөг. Хэрвээ та дараагийн удаа над дээр орж ирсэн бол би даалгаврыг чинь шалгах байсан. Тэгэж амьдаар явдаг байгаа. Тэгэхээр та нар маань дараагийн сургалтуудаар өөрийнхөө хичээлдээ суучаад тэрнийхээ үр дүнг даалгавруудыг шалгуулахыг хүсэх юм бол саяны тэр QR-ыг уншуулад дараагийн сургалтуудад бас ороод ирээрэй гэж шин сэтгэлээсээ хүсэж байна. За даалгавар бол өнөөдрийн хичээлээс та юу сурсан бэ? Өнөөдөр юу хийж эхлэх вэ? Төлөвлөлт хийснээ групптэй зураг болон бичлэгээ оруулаарай. За энийг одоо нэг газар байрлуулчин. Тэгээд тэр доороо та нар маань бас доор нь хариугаа бичээд ингээд явж болно гэсэн үг шүү. Өөртөө үнэнч байгаа гэдгээ баталгаажуулж байна гэсэн үг. За ингээд Anu Life Coach буюу Австрали улсад яг энэ хувийн хөгжлийн чиглэлээр мэрэгшсэн. Сүүлийн 5 жил Монгол улсдаа яг энэ хувийн хөгжлийн одоо сургалтыг 100 гаруй мянган хүнд хичээл орсон. Тим хүн та нарт өнөөдрийн төлөвлөлтийг хийхэд туслалаа. За тэгээ миний баруун гараар ажиллаж яг бодит үнэн тийм ээ сургалт яаж явдгийг биеэрээ үзүүлсэн манай мөнгөө ментор байлаа. Манай багийн гишүүн байгаа. Гэхдээ тэр гишүүн байх нь хамаагүй яг адилхан шинэ сурагчиг яг тантай адилхан хамт суралцсан гэж бас хэлмээр байна. За мөнгөө маань өнөөдрийн хичээлийг сайхан дүгнээд хэлээч. Хүмүүс яагаад суралцах ёстой вэ? Хүмүүс яагаад суралцах ёстой вэ гэхээр бас нэгдүгээр гацаанаасаа гарах хэрэгтэй. Суралцсанаар яг одоо бит хоёр яг ингээл юм бичээл ингээл тэрэн дээр алдаад байна, энэ дээр алдаад байна, тэн дээр гаццсан байна, энэ дээр гаццсан байна гэдэг мэдрэмжийг аваад байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр мэдрэмжүүдийг аваад цаашаа үргэлжлүүлж суралцаад тэндээсээ гараад амжилтыг олох юм амжилтанд хүрнэ. Одоо багаар те нэг ихээр биш багаар төлөвлөж бичснээрээ амжилтанд хүрнэ гэдгийг би бас хэлмээр байна. Баярлалаа. За ингээд маш олон хүнийг энэ удаагийнхаа сургалтаар мөрөөдлийг нь биелүүлж өгж, зорилгыг нь биелүүлж өгнө гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд хэдүүлээ энэ хичээлд суусан бол яг доор ингээд үзчихэд комент бичээд агаарай. Ямар санагдав? Тийм ээ? Сэтгэл чинь хөдөлж гэнэ үү? Битэр шиг ингээд догтлоод нисгээд байна уу? Тэр болгоныгоо бас хуваалцаарай. Тэгээд дараагийн өөр нэгэн амьд сургалтын дээр тэр тусмаа би бүр та нарыг шинэ бие сургалтанд заавал суугаарай гэдгийг уриалмаар байна. Шинэ бие сургалтанд сууснаар хэдүүлээ өдөр болгон уулзах болно. За тэгэхээр өдөр болгон уулзаад ийм гоё амьд сургалт авахыг хүсэх юм бол дараагийн удаа уулзцгаая. За ингээд манайхаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай.